Саарл чон бол өөрөө дэлхийн байгаль хамгаалах холбооны улаан дансны үнэлгээгээр бол ер нь ховордож болзошгүй гэж үнэлэгдсэн байгаа. За гэхдээ энэ ер нь бол чон өөрөө энэ байгальд бол эко балансыг барьдаг ийм амьтан. За зарим оронд бол яг хоо чоноо бас нилээд хядаад сүүлдээ чон ховордоод өөр улсаас авчирч одоо ингэж үржүүлж байгаа ийм орнууд ч хүртэл байдаг. За энэ Амгаланбаатар гишүүний хувьд бол зөвхөн энэ нэг заалтан дээр л одоо ойлгомжтой болгож өгж байгаа. Өөрөөр хэлбэл амь нас мал сүргээ хамгаалах зорилгоор чон агнасан бол одоо энэ хуулийн заалт хамаарахгүй гэж. Тэгэхээр энэ бол өөрөөгөө эрүүгийн хуулинд ч байдаг. Гэхдээ ер нь Монгол Улсын засгийн газраас сая одоо гарсан шийдвэр юу вэ гэхээр ард иргэдэд энэ бүх хууль тогтоомжийг маш ойлгомжтой болгох хэрэгтэй гэсэн энийг үндэслэж бол энэ заалтыг дэмжиж байгаа. Өөрөөр хэлбэл маш олон хууль байдаг. Энийг бол ард иргэд мэддэггүй. Нэг одоо багийн иргэн бас мэдхгүйгээс болж энэ дээр одоо асуудлууд бол үүсэж байгаа гэдэг ийм гомдол бол одоо намайг болон манай гишүүдийг хөдөө орон нутгаар явахаар одоо маш их гарч байгаа. Зүгээр яаж энийгээ зохицуулах вэ гэхээр энэ дээр бол орон нутгийн засаг захиргаа бүх тоо толгоогоо үргэлж одоо байгаль орчны яамд ингээд жил болгон тоо толгой сүргийн бүтц ямар байна, тоо толгой ямар байна, игтэж гэнэ үү, багдж гэнэ үү, энэ мэдээлэлээ өгдөг. За энийг үндэслэж бол бид одоо бүх арга хэмжээнүүдийг авдаг байгаа. Тэм учраас энэ дээр бол тэр олноор нь ингэж хядаад өмнө нь байсан шиг одоо машинаар хөөгөл хэдэн арваар нь алж ирсэн энэ асуудал бол гарах юм бол өөрөө энэ хуулийн одоо хариуцлагатай байгаа ийм асуудал гэвэл энэ заалтаар хөндөөгүй гэж үзэж байгаа учраас энэ заалтыг нь бол дэмжиж байгаа. Өөрөөр хэлбэл зөвхөн амнаас мал сүргээ хамгаалах зорилгоор гэдэг. Тэгээ би хууль санаачлагчид одоо бас юу гэж хэлж байгаа гэхээр энэ олон хуулиуд байгаа. Эрүүгийн хууль, зөвшөөрлийн хууль, за А агнуурын хууль, амьтны тухай хууль гэдэг энэ бүх хуулиудыг бүгдийн хооронд нь одоо уялдуулж, уялдаа холбоог нь бол бас яг сайн хангахгүй л яг агнана гэдэг нь өөрөө бол ийм одоо урьдчилж бэлдсэн ийм одоо зүйлийг хэлдэг. Тэгэхээр энэ үг үсгэн дээрээ хилэлц хэсгийн дараа ажлын хэсэг дээр одоо маш сайн ажиллаж одоо ажиллаарай гэдгийг л хэлж байгаа. Тийм учраас энэ заалт бол өөрөө зөвхөн одоо энэ тодорхой яг айл өрхөд заасан ийм одоо заалт байгаамаа. Өмнө нь бол за Батбат